Сайн уу хүүхдүүдээ. Ад суран номын дэлгүүрийн үлгэрийн цаг эхэлж байна. Ингээд хамтдаа адал явдлаар аялцгаая. Миний хөрхөн шүдний аялал. Цуврал 5. Найзаа сонгосон нь. Амны хүндийд маань 3 ажилчин нэмж ирлээ. Тэд бусад ажилчидтай нийлээд хоол хүнсийг бутлах жижиглэх ажлыгч ёстой гялалзуулах бах та. Хөөе, та хэд аль хэдийнэ танилцаж амжаа юу? Танилцахаар барах уу? Бид найзууд болсон. Тийм ээ, бид найзууд болсон. Хизээж салахгүй найзууд болсон шүү. Бид нартай найзлах уу, болох уу гэдгээ шийдэг байна өө. Чи хинтээж найзлахгүй бол амны хүндийд ганцаардан да. Найзтай болох нь мэдээж. Гэхдээ хинтээ гэдгээ сонгоогүй байна. Арааха бидэнтэй яагаад найзлахгүй байгааг ойлгохгүй байна. Тэр өөрийгөө хамгийн хүчрхэг гэж бодож байгаа хаа. Арааха чи хинтээ найзлахаа өөрөө мэд. Наад хэдтэйгээ ярилцаад үзэлтэй. Сойцмогийн арцгаар үүс надад таалагдахгүй байгаа. Ооло бас тиймхэн. Хүүшээ. Химбэ. Арааха юу да? Тийм ээ, мундаг арааха шивдэ. Чи бит хоёртой найзлах юм байгаа үсттэй. Битгээл үгүй гэж хэлээрэй те. Та нараас ямар сайхан үнэр үнэртэж байна. Намайг аман хүндийн ажлын хүндийг үүрдэг болохоор бүгд хүндэлт юм а. Харвас мундаг гэдэг чинь ойлгомжтой байна. Хүүе, энэ араахатай арзаалайг танилцуулбал ямар вэ? Танилцуулах бүгэл найзлуулъя. Энэхүү араахай чихэрхэн ундаахан хоёртой найзалж харин үүдний соёоноор сойцмоо болон түүний үнэнч найзуудтай нөхөрлөжээ. Хамгийн аимшигтай нь ундаахан чихэрхэн хоёр араахатай хэнийг авч танилцуулна дотн суулна гэд хэлчихвэ. Хөөй. Яна юу вэ? Хүүхдүүдээ номын маань нэг хуудсан дээр илүү зүгийг дугуулаарай гэсэн байна. Энэ зурагнуудаас харж байгаад шүдэнд хамгийн муу хүнсний бүтээгдэхүүнийг дугуулаарай заяа. За ингээд цаашаага юу болохыг хамтдаа харцгаая. Сойцмогийн зөвлөгөө. За сойцмоо та нарт зөвлөгөө өгсөн байх шүү. Анхааралтай сайн сонсоорой. Нэгдүгээрт сойцны үс нь буйлыг гэмтэх хэрэггүй, хатууч биш, зөөлөнч биш, дунд зэрэг байх ёстой. Хоёрдугаарт сойцны үс нь 2 үүдийн шүдний өргөнөөс ихгүй байх ёстой. Гуравдугаарт сойцны толгой хэсэг нь чиний аманд чөлөөтэй багтаж шүдийг угаахад төвөггүй байх ёстой. Дөрөвдүгээрт сойцны иш нь өргөн байвал хүүхдүүд та нарын гарт эвтэйхэн шүү гэсэн байна. За ингээд 4 зөвлөгөөг сойцмаа маань өгж байна. Номын маань хамгийн төгсгөл номын баатрууд маань ингээд өнгөхгүй байгаа. Хүүхдүүд маань харж байгаад яг энэ гарч байгаа зураг шиг адилхан өнгөөр будаарай заяа. Үлгэрийн цагтаа хамт байсан хүүхдүүд та нартай маш их баярлалаа. Шүдний аяллаа цуврал 5 найзаа сонгосон нь та нарт таалагдсан уу? Ингээд дараагийн үлгэрийн цагаар хамтдаа уулзцаая. Баяртай.